Ever since a young boy, I've been getting buckets. Ever since a young boy, I've been getting buckets. За санийх гарахгүй болно дөө. За одоо тоглолтонд орох нь шүү дээ. За гэрээтэйгээ уншаа танилцсан хаа. Гэрээ гэдэг чи юу гэсэн? Амар гэрээ мэрээтэй үе. Сэдэх хоёр. Хожсон заяа. Хожигдсныгоо насан туршдаа копи яхаа гэж дуудна нэ. За энэ хин хаа Баясаа хол шууд яах юм байна? Шууд шилжүүлэх юм байна. Миний мөнгө бол ингээд шууд бариулчих гэж бодсон. Энэ болохоор хоёулагийн гарын үсэг зурх 2%. Энэ болохоор жааж ахад үлдэх 2 байгаа. Жааж ахад гэдэг үлдэн жийж. Яг хоцсон шууд юу шууд 100% авах. 100. Тийм. Шууд юм байхгүй 60 40 байхгүй. Мөнгөлөөс болж хийдэм байл шүү дээ. Бараг ядгцсан бараг тэгээд ажиллагаа байна шүү дээ. За та миний гар үсгтэй. Би энэ дээр гар үсгээ зурч та. За тэгвэл ер нь тоглолтонд орох уу? Ер нь өнөөдөр ямар тактик баримталж тоглоно гэж бодож байна даа гэсэн. Мэдгүй шүү дээ. Ямар тактик? Би одоо анх удаа чамаг сакс тоглож байгааг харж байгаа. Би бас яг анх удаа харж байгаа болохоор ингээд ямар хэрч ойлголоо. Яг ингээд сураг сонсохоор бол ингээд бүгд маш өндөр сагсан бөмбөгийн боловсралтай хүн шүү ер нь. Ямар хаантай тоглож. Би өнөөдөр тантай тоглох гэж байгаа. Сагсан бөмбөгийн боловсрал гэдэг хүмүүс яаж харж байгаа гэдгийг л салж байхгүй. Зугтаар юм ярьдгийг яриултыг жилж магадгүй. Тоглолт нь бол одоо ухаалаг тоглолт. Би өнөөдөр тантай бас тоглох гээд бас дээр үе хүнтэй тоглож байгаа юм чи ингээд ийм бодолгүй болсон. Миний 2006 онд авч исэн бодол. Дээр үе юм боос тань. Би ч одоо ийм Айверс. Та гэхдээ ер нь Айверсны бүүцтнүүдтэй одоо л тоглохгүй юу? Тоглохгүй шүү дээ. Одоо Айверсны бүүцтнийг 2 шиг л байгаа. Тэгэхээр сүүлд манай Айверсн төгөө гэдэг юм байдэн шүү дээ. Рибок төгөөч гэдэг. Хоёр бүүц биелүүлсэн. Би ч тэгээд яг тухайд одоо чинь яг сакс сонирхдаг үздэг Айверсн шүтдэг байх юм чинь би 10 жил байж харж байгаа юм чинь. Тэгэл нөө пүүзнүүдийн хүмүүс тоглолдог байж байгаа. Тэгч илээгэл дуусчих юм шиг. Тэгээ сүүлд нь Айвсны загвар чим яарад эхэлж байгаа шүү. Тэгээ арай нэг сакс арай яг ойлгоод арай нэг гайгүй тоглолдог болыг хүүдээ арай эвтэйхэн бүүз өмсдөг сонголт руу ороод тэгэл нь Айвсн Рибок гэдэг бүүзийг өмсөв үү. Одоо энэ төрлийн өмсдөг юм тий. Үгүй энэ маа багаас гсэн бүүз. Нөө маа нэг френдли гэж болдог. Тэгээд багаараа төрүүлсэн чинь үзэгчтэй нэр хэлэхэд яг за байлж байгаа. Юу вэ? Friends League-ийн LeBron James гэдгийг чинь. Хэлчихье. Ер нь бол Friends League маань болохоор яг тэр багууд нь тоглогчдоо драфтлж аваад явдаг бас яг Монгол яг ихэнх лигүүдэд байдгүй системээр явд юм байлээ тэгээд. Шинэ найз нар шүү дээ. Гэхдээ тэр дундаа бол баясаах үргэлж драфтын нэгээр драфтлагдаж явдаг гэдгийг нь бол олж мэдсэн. Яг тоглолтын судлах гэсэн чинь ерөөсөө өөр юм судлахдахгүй байна. Ямар ч байсан жаажа мэдж байгаа уу энэ? Аа мэдж байгаа тийм. Өлегтэй сагсч бол биш. Жаажа нав насараа цагс. Өнөө шадар өөр сурсан сорд. Би ч бол яг нэг эсрэг нийгмийг бол үнэхээр нэрээ байхгүй. Багаараа тоглоно гэдэг ойлголт. Яг ийм спортоо 500 мянга хомбоосгүй шүү. Одоо тэг нүцгэлэх үедээ камер болчихлоо. За. Одоо яг тоглолтынхаа юмудаа плануудаа барьчих. Ронингоо зүүчие тэгээд
이거 나와. 어이. 잘쟁이. 바로 선수분 들어가십니다. 오케이.
서운하라 오늘 진짜. 우리 타임아웃. 아유 약간 약 Шүүхүү. 뭐고 Тоглолтоо хартай. бэлтэж орохгүй болохгүй гэдэг. Би ч уусаа бэлтгэл хийж хүлээх гэж байна. Айверсон фэнэг. Айверсон өгшөлтэй. Загсан мөгийг. 16 тий. Алдаа 2-1 байна уу? 10 минут хүмүүстэй. Аха. Алтай бинэ. Та хоёр би нэг. Алтай энэ зэг алтай та болчихсон шүү дээ. Хараад байна. За ураасах болтын билүү. Альтер işte. Альтер.
타워. 그리고 각도 때리시는데. 하나 다시. What's Oscar? Palce matał się czasem uciął.
Нэг авсан үлч. Тийш үү. Хүнд юм байна. Энэ бол 10 босоод бодоосоо үстэй. Тэгэхээр үзэгчд маань сонсож байгаа. Бас миний контент хүнд юм байна гэж. Домогт Монголын лигийг 30 жил шүүж байгаа жааж авах маань хүнд юм аа гэж хэллээ. Тэгэхээр энэ бол маш хүнд байна. Нэгээс нь тоглох юм гэсэн. No excuse. Ой. Ачаал авдаг байна. Маш ачаал авдаг. Өөрө хамгаална, догтлно. За түрний күүдэ байж ирсэн яг жоохон амсгаагаа дарцгаад камера жоохон онцлогтой ойлгоцгааж байгаа. За жаа тоглолт ямар санагд? Тоглолт ерөнхийдөө бол хүнд байт юм байна. Би энэ нэгээс нэг өнөөдөр талбайдаа гарч шүүгдсэн. Ер нь маш хүнд байт юм. Тамирчин өнөөс маш төвчээр шаарддаг юм байна. Ахаач төвчээр. За тэгээд өнөөдрийн нэг үсний контентт маань
Одоо тэгтээ баясаах урилга гэхүү эн чинь тал талаасаа учирсан тулаан гэхүү ямар ч байсан нэвтрүүлэгт минь үлдсээрсэн баярлалаа. Өнөөдөр бол NBA Talk нэвтрүүлгийн хөтлөгч Монголын топ аналистуудын нэг баясаах өргөдөн оролцсон байгаа. Тэгээд ярьж чаддаг юмыг харууллаа. Тэгж Гүү тийм. Гэхдээ жаа миний ажил бас ингээд яг надад бол айгүй хүнд байгаа байхгүй би ингээд ер нь бол яг дургуун хүнтэйгээ ингээд яг одоо ураад нэвтрүүлэгтээ оруулна гэж бол байхгүй байна. Ингээд нэвтрүүлэгт нь орж байгаа хүмүүс маань ингээд хүндэлж явдаг ах, найз, өхөд ийм хүмүүс юм. Тэгээд эднэртэйгээ ингээд хөтлөлцөөд ярилцаад гоё контент хийн гэж бодох нэг анхаарлаа төвлөрүүлэх цаа хожиндоо гэж бас нэг майндсеттэй нэг төвлөрүүл. Яаж нэвтрүүлгийг гоё өгөх вэ? Яаж өөрийнхөө бист мод асаах вэ? Тэгээд ямар ч гэсэн өнөөдөр баясаахтай тоглох болсон нэг завшаан бас өнөөдөр домог жаажа хүлцээж тоглолтыг шүүж үзлээ. Өнөөдөр бол маш нэр төрийн хэрэг байлаа жаажа. харин тий. Та тоглолтыг шүүсэн гэдэг бол юм л. Жаажа хэллээ ш анхудаа нэг хэсэг нь шүүж үзлээ. Хоёлаа ингээд Монгол домгийн анхны нэг хэсэг нэг шүүжсэн хүмүүс боллоо ш. Баярлалаа. Та тэгээд гэрээний дагуу бус зүйлсийг бид хоёрт одоо цааш мөрдөж явах зарим зарчмууд хэлэх ёстой байгаа. Энэ тэмцээн юм чинь нэг нь хожиж нэг хэлдэг. Жам тэмцээн. Тэгээ хамгийн гол нь өөртөө бэлтгэл хэрэгтэй юм байна. Өөртөө бэлдээд тэгээд дараагийнхаа ийм тэмцээн ордон нь бол олон залуучуудын дунд зохион байгуулах тийм ээ. Тэгээд сайн багш нарч байгаа тэднээс авчирч оролцуулах хэрэгтэй. Хавьяас санал Шагналнууд 500 мянган төгрөг. 500 мянган төгрөг. За, хайцсан. Баярлалаа. Тэгээд юу байгаа штэ баясаах угаасаа. Коби Гүү юм байхгүй. Угаасаа таныг би эзэж тэгж дуудуулж чадахгүй. Та коби дүүл гэж намайг дуудмаар. за. Тэгж л дуудуулъя. Би юу гэж танаар коби ах гэж дуудуулахгүй. Угаасаа тийм бол байхгүй. Жаа бичсэн хүрэлцэн шин баярлалаа. Баярлалаа. За. Гэтэ ирчүүдийн тоглоом хатуу штэ. Би анх нь хэлсэн штэ. Анх хоёул ярихдаа тийм. Ямар ч excuse байхгүй. Шалтгаан болоо. Гэтэ би нэг чиний урилгыг хүлээж аваад талбай дээр гарсан ямар ч excuse байхгүй гэж. Хэлсэн штэ. Тэгэхээр коби ах штэ. Коби ах гэж бол Гарын үсгээ зурцсан штэ. Коби ах. Гоё контент баярлалаа. өөрсөнд баярлалаа. Баярлалаа. Тэгээд баяс гэдэг контент үзээрэй. Бодохгүй баясаахын маш сонирхолтой контент хийх гэж байгаа. Тэгээд тухай бүрд мэдээлэлд явах олноо үзэгчтэй ингээд лайснамад нэг вис нэг эпизод 2 байлаа архимод үзэгчтэй дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай. Баяртай кообайхаа. Ever since a young boy. No excuse. Яа манай хөдөлгөөлөг ажилласан шүү дээ. Би ч бас хөдөлгөөлөг шүүжсэн шүү дээ. Тэгэхээр манай хөдөлгөөлөг бас хэцүү шүү дээ. Ерөөсөө л ингээд одоо ди ялангай хөдөлгөөн нийгэмийн баг тоглосон бол заа өнгөрөө. Ерөөс зүгээр л гэж байна. Гараас үж ирээл энэ нөхөр үж ирээл талчих гадаг гэсэн шүү дээ. Ever since a young boy, I've been getting buckets. Ever since a young boy, I've been getting buckets.